өнөөдрөөс 3 сарын 10-наас 3 сарын 14-ний өдрийн хүртэлх хугацааг дуустал бүртгэлийн хугацааг дахин одоо 4 хоногийн хугацаатай сунгасан байгаа. Ийм учраас бүртгэлд хамрагдаж амжаагүй боловсролынхоо системд бүртгэлийн алдаатай оюутан сурагчид маань энэхүү хугацаанд амжиж бас бүртгүүлэх боломж бол олгож байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Энэ нь батлан хамгаалах яамнаас ирүүлсэн чиглэл мэдээллийн дагуу та бүхэнд хүргэж байна. За шинэ батлагдсан засгийн газрын тогтоол бүхий одоо журмын дагуу юу одоо өөрчлөгдсөн бэхээр энэ жил 1 2 3 дугаар дамжааны одоо оюутнууд маань хамрагдах юм боломжтой болж ирж байгаа. За гэхдээ тоон хязгаарын хувьд бол төрийн захиргааны төв байгуул маань тогтоож өгөх учраас энэний тоон хязгаар нь бол харьцангуй одоо адил хэмжээний одоо бишээ гэж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр дамжааны арай түлхүү одоо хэмжээний тооны оюутнууд бол хамрагданаа. За тус журмын одоо зааснаар эрүүл мэндийн даатгал бол сүүлийн 1 жил бол төлсөн байх шаардлагатай байгаа. Эрүүл мэндийн системд өөрөө бол тэгж шаарддаг учраас иргэн өөрийнхөө одоо даатгалыг сүүлийн 1 жил бол төлсөн байх ёстой гэсэн юм үзүүлэлт байгаа. За 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төрсөн иргэд буюу одоо 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх юм шаардлага тавьж байгаа. Ягаад гэвэл үндсэн хуулиараа бид бүхэн насанд хүрсэн иргэд бол цэргийн алба авах үүрэгтэй. Тийм учраас үндсэн хуулиа бол баримталж энэхүү одоо журам тогтоолыг бол баталж өгсөн байгаа. За харин сурлагын голч дүн бол 2.8 байна гэсэн заалт бол хэвээрээ байгаа. Энийг бол бууруулах буюу өсгөх одоо юм үзүүлэлт бол байгаагүй. За ийм учраас оюутан суралцагчид маань дээрх хугацаанд дамжаад бас оюутан цэргийн мэргэжил орох сургалтын бас бүртгүүлэлт явах болцоотой байгаа.